та бүхэнд өнөөдрийн мэнд хүргье. За улсын хурал дээр хүний эрхийн асуудал бол бас онцгой анхаарч хүний эрхийн зөрчилтэй хуулиудыг засах, сайжруулах гэдэг олон зүйлүүд бас их төвчлөлттэй одоо сайн явж байгаа. Үүнийг бол одоо бас дэмжиж байгаа. 1992 оныхоо арчсан үндсэн хуулиар бол энэ хүний эрхийг дээдлэх энэ тал дээр бол Монгол улс бас маш дэвшил гаргасан одоо ийм улс. Тэгээ өнөөдрийн бидний яригдж байгаа энэ зүйлүүд ч гэсэн тэр үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-р зүйл буюу хүний эрхийн нэлээдгүй болон өргөн цар хүрээг хамарсан энэ асуудлын хүрээнд орж ирээд засаад сайжруулад хүний эрхийг болон баталгаажуулаад явах нэ гэж бас ойлгож байгаа. Гэтэ би энэ дээр бас үндсэн хуулийн маань одоо 17-р зүйл дээр хүний үндсэн үүргийн асуудлыг бас бид нэлээд авч үзэх, харах ёстой юм уу гэж бас боддог. Ягд би энэ асуудлыг ер нь ярьж ийн гэвэл 2023 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах одоо талаар ард нэрэгдийн санал хүсэлтийг авах энэ уулзалтуудыг их хурлын гишүүд зохион байгуулалт явуулж байхад хүний эрхийн асуудал бас энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг хэсэг болж ингэж явж ирсэн. Тэгээ тэр үеэр ялангуяа манай энэ ахмадууд Монгол улсад хүний эрх ярихаас гадна яг нөгөө талд нь хүний үндсэн үүргийн асуудлыг одоо бас их хурал дээр ярьж байгаа ч. Үүргээ биелүүлэхгүйгээс болоод бусад хүний эрх чинь бас хөндөгдөд байгаа юм биш үү гэдэг ийм асуудлыг бас нэлээдгүй ярьдгийг. Тэгээд ингээд тэр асуудал ярьсан хүмүүсийг хараад байхнаа ер нь голдуу ахмадууд байдаг. Тэгээд энэ ахмадууд маань бидэнд бас болохгүй байгаа зүйлийг анзаарчл хэлж байгаа болов уу? За их хурлын гишүүний хувьд та энийг өөр их хурал дээр хэлээрээ яриараа гэж ингэж бас хэлж ирсэн байгаа. Сая ингээд чуулганы тусарлагаанаар Доронтой аймагт явж байхад Доронтой аймгийн Чой улсын сумын иргэн Ахмад Хилчин Дэнзэн гэдэг хүн бас яг энэ асуудлаар хүний эрхийн асуудал ярьж байгаа нь зөв үү, дэмжиж байна. Нөгөө талдаа үүрэг гэдэг имийг давхар явахгүй бол өнөөдрийн бидний яриад байгаа хүний эрхийн зөрчлүүд нөгөө талдаа үүргээ биелүүлээгүйгээс болж байгаа ийм тохиолдлууд бас байгаа шүү гэдэг ийм зүйлийг ярьж байгаа юм л. Тийм учраас би өнөөдөр яг одоо хариулахад хаана бас бэлэн биш байж магадгүй. Гэхдээ ер нь бол Монгол улсын парламент цаашдаа энэ улс орныхоо энэ олон тулгымцсан асуудал юмнуудыг шийдэх энэ цаг үе, энэ хүний эрх ярьж байгаа цаг үед бас нөгөө талд нь үүрэг гэдэг юм нь бас салшгүй явах ёстой юм болоо да. Энийг хэлдэг, ярьдаг, сануулдаг ахмадууд маань ертөнцийн жамаар өдөр бол одоо цөөрч байгаа гашуун үнэн. Тийм учраас энэ парламент дээр энийг бол бас яриараа гэсэн учраас би бас энэ хүний эрхийн асуудал яригдж байгаа энэ цаг үед бас нэг дурдъя хэлье гэж ингэж утсан. За яг хөө ерөн зүгээр энэ хүний эрхийн асуудлууд хаан зөрчигдөж байна гэдэг олон улсын байгууллагууд энэ дээр одоо Монгол улсын одоо холбогдох хуулийн байгууллагууд ч тэр парламент ч тэр одоо Amnesty International-аас ахуулаад зөвлөмжүүд хургуулдаг. Ерөн зүгээр Монгол улсын төрд энэ үндсэн хуулийн дээр заагдсан энэ хүний үүргийн, иргэний үүргийн биелэлтэн дээр хийсэн ерөн дүн шинжилгээ одоо юмнууд бас байдгүй. Жишээ нь одоо нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн төлөөгүйгээс ахуулаад яг адилхан одоо юу хүлээгээд байдаг. Нөөт төлдөггүйгээс болоод бас л ингээд төлдөг хэсэг нь дарамт аваа суугаад байдаг. Гэл ингээл олон зүйлүүд бас байдаг. Тэгэхээр энэ дээр ер нь хийсэн одоо судалгаа шинжилгээ байгаа юу? Энийг бол одоо үүргээ биелүүлж байгаа иргэдийн хувьд бол маш их ярьдаг юм аа гэдгийг хэлдэж одоо бас тодруулъя гэж ингэж утсан. За баярлалаа. За Алтан гэрэл сайд хариулт өгье. За нийгмийн харилцааг хамгаалдаг хууль бол эрүүгийн хууль байгаа. За мөн зөрчлийн хууль байгаа. Тэгээд хуулиудад заасан үүргээ биелүүлэх асуудал гэвэл бид нар энийг хариуцлагажуулах гэдэг юм, хариуцлага тооцох тэр одоо механизм нь бол зөрчлийн хууль байгаа. За тэгээд зөрчлийн хууль байгаа. За мөн гэмтэргийн шинжтэй бол эрүүгийн хууль байгаа. Тэгэхээр ер нь бол эдрот гишүүний асуудал бол ерөнхийдөө бид нар энэ хууль тогтоомжийг батлахдаа заавал хэрэгждэг байх, хууль хэрэгждэг байх. Хуулийг хэрэгжүүлэхэд учирч байгаа саад бэрхшээл болон одоо гишүүний хэлж байгаагаар үүргээ биелүүлэхгүй байхад нь хүлээлгдэг хариуцлагын асуудлыг тодорхой болгох ёстой юм билээ. Ер нь бол хүн үүргээ гүйцэтгэх ёстой гэдэг энэ
зарчим бол үнэн. Гэхдээ бид нар аль хуулийг барьж та ямар үр гүйцэтгэх ёстой шаардах вэ гэдэг ийм л асуудал байгаа учраас ер нь цаашдаа хууль тогтоомжийг батлаад за тэгээ тодорхой субъектэд үүрэг хүлээлгэж байгаа бол бид нар зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ гэдэг энэ асуудлаа л ярих ёстой гэсэн ийм байр суурьтай байна. За цагаан хүү эдрээ өтгч тодруулжсэн. Тэг яг нь эрх хэрэгдэж байгаа цаг үед би энэ үүргийг ярьж байгаа. Үүргийн хэрэгжилтийг ярихын хувьд бол зөвхөн эрүү иргэн байт юм уу? Хууль зүйн талаасаа биш энэ нийгмийн бүхий салбарыг бас хамрах бах. Тэм учраас би бол одоо улсын хурлын дарагт одоо холбогдох яамдуудад энэ үндсэн хуулийн дээр заагдсан энэ үүргийн биелэлтийн асуудлууд дээр бас бид анхаарах ёстой юм байна. Эрхээ ярьж байгаатай адил бас үүргээ хэрэгжүүлэх тал дээр бас бид санаачлагтай ажиллах ёстой байхаа гэж ингэж бас бодож энэ үгийг хэлж байгаа. Тэгэхээр их хурлын дарга бас энэ тал дээр одоо бас цаашдаа анхаарч энэ үүргийн биелэлтийн асуудал үүргээ сайн биелүүлж нөгөө хүний маань эрх нь бас хангагдах олон зохицуултууд энэ нийгэмдэр бас байдаг учраас одоо анхаараасай гэж ингэж бас бодож цаг авч хэлсэн юм аа гэдгийг тодтогч хэлье. За баярлалаа.